За та бүхний өнөөдрийн амрыг ирээ. За оюутлогоо төсөл бол Монголд үнэхээр одоо ашиггүй төсөл болж хувирч байна. Энэ бол бидний алдагдал болж хувирч байна. Үүнд бид нар их санаа зовж байна. За анх оюу толгойн гэрээг байгуулахад хөрөнгө оруулалт нийтдээ гэрээн дээрээ бол 4 тэрбум орчим Америк доллар шаардагдана гэж заасан байгаа. 4 тэрбум орчим. Харин засвартаагаар хүлээж авсан техник эдийн засгийн үндэслэл буюу тээзүүд нь 5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж заасан юм. За энэ 5.1 тэрбум дотор юу байгаа юм бэ гэхээр ил уурхай, түүн дотроо далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум доллар, за баяжуулах фабрик нь, хаягдлын аж ахуй, цахилгаан станц, дэд бүтц, за дээрэс нь эзэмшигчийн зардал гэж тодорхойгүй зардал, шууд бус зардал гэж 228 сая доллар, валютын ханш тооцоолоогүй зардал бусад эрсдэл гэж 438 сая доллар, зардлын болзошгүй өсөлт гэж 293 сая доллар. Энэ бүх эрсдлийг тооцоолцсон хөрөнгө оруулалт байхгүй юу? Энэ 5.1 нь. Далд уурхаа орцсон өөрөө хөрөнгө оруулалт. Тэгээ далд уурхаахаа хөрөнгө оруулалтын 3.1-тэй тэмцэх валютын ханш тооцоолоогүй зардлыг бас суулгаад өгсөн. Валютын ханш яаж ч өссөн энэ одоо уурхаа нормалны явах ийм л одоо хөрөнгө оруулалт байгаа юм. Гэтэл дахиад нэмээд далд уурхааг одоо ашиглана гэж одоо 4.7 тэрбумыг зөвхөн далд уурхаа зарна гэж байгаа нь энэний 34% бол монголчуудын та бидний төлөх өрөө гэдгийг бид нар бүгдээрээ сайн ухамсарламаар байна. Энэ тээзүүг 5.1 гэсэн анхны тээзүүг яаж гаргасан бэ? Олон дахин нягтлж ээж хамгийн өндөр дэлхийн одоо энэ уул уурхаагаар мэрэгшсэн тэр компаниудыг хөлсөлж ээж 2 жилийн турш боловсруулж ээж за одоо энэ яг эцэслэн батлах тээзүү боллоо гэд ингээ Монголын засгийн газар албан ёсоор тушаал гаргаж хүлээж авсан улсын хурлд сонсгосон албан ёсны тээзүү бол 5.1 тэрбум Америк доллар энэ оюутлогоо хөрөнгө оруулалтанд зарцуулагдах ёстой. Гэтэл улсын хурлаар баталгаажсан. Даашаа улсын хурл энэ шийдвэрээ баталгаажуулаад 57 дугаар тогтоол гаргасан та нар мэдж байгаа. Оюутлогоо анхны хөрөнгө оруулалтаа энэ 5.1 тэрбум доллараар нөхөөд дуусмагц Монголын тал 51% эзэмших ёстой. 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэдэг. За гэтэл ингээд баталгаажуулсан улсын хурлын шийдвэр гарсаар байтал нэмж одоо бараг түүнтэй дүүцхүүц өр нэмж тавих асуудлыг засгийн газар дураараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж ингэж үзэж байна. За тэгээд анх одоо сайхан бэлэг ерөнхий сайдыг томилогдоход миний хэлсэн үгийг та бүхэн санаж байгаа бах. Хэрвээ оюут магадгүй та нар сайхан бэлэг баяр цогт хоёр нийлж оюут толгой хувь заяаг шийдэх гэж энэ засагт орж байгаа юм биш үсттэй. Би ингэж айж болгоомжилж байна. Хэрвээ оюу толгой хувь заяаг ингэж явуулах юм бол би одоо таныг өөрийн биеэр өргөн барина гэдгийг би томилогдохоос нь өмнө одоо хэлсэн үгэндээ. За энэ хэлсэн үгэндээ хүрч би одоо өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлгийг огцруулах саналыг гаргаж байна. За энийг одоо манай бие даагч гишүүд, Даваасран гишүүн, Бат Эрдэнэ гишүүн, Болорчлон гишүүн, Ганбаатар гишүүн, за мөн цог гишүүн оролцоод бид одоо ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барих бичгийг бэлдэж өөрсдөө гарын үсэг зурлаа. Улсын хурлын гишүүдээр мөн бүх гишүүдээр явуулна. Тэгээд Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулахын тулд 19 гишүүн шаардлагатай. Энэ 19 бүрд хэсэг нь тодорхой хугацааны дараа мэдэгдэх байхаа гэж бодож байна. За ер нь бол энэ үүнийг юу гэж үзэж байна вэ? Хөрөнгө оруулалт гэж ер нь юу юм бэ? Сая Даваасран гишүүн маш тодорхой хэллээ. Энэ бол хөрөнгө оруулалт биш зээл шүү гэж. Хөрөнгө оруулалт бол нэгдүгээрт бодиттой мөнгөн хөрөнгө оруулалт. Бид нар нөө шууд хөрөнгө оруулалт гэж нэрлээд байгаа. Энэ бол биднэрт ямар ч эрсдэлгүй харин ч одоо Монголын эдийн засагт мөнгө орж ирж бидний амьдралыг сайжруулах юм шууд хөрөнгө оруулалт нэг. Хоёрдугаарт боловсон хүчин бэлдэж болно. Манай хүмүүсийг өөрсдөө бие даавархаагаа ашиглахад сургаж болно. Гуравдугаарт техник, технологийн шинжилэл. Технологийн хөрөнгө оруулалт. Ийм л зүйлүүдийг ерөнхийдөө ойлгодог. Гэтэл энэ оюу толгой мөнгө бол дандаа зээл. Бид дандаа зээл төлж байгаа. Зөвхөн хүүдэн өнгөрсөн жил 150 саяыг төлсөн бид нар сая доллар. Тэгэхээр энийг бол бид нар шулуухан хэлэхэд бол би улс төрийн махинац гэж харж байна. Арчилсан нам сонгуулийн өмнөх жил сонгуулийн мөнгөө хийх бэлтгэлээ хийж гинэ гэж ингэж харж байна. Тийм учраас би Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах саналыг өмнө амлсан ёсоор өргөн барьж байгаамаа манай гишүүд. Нэг зүйлийг нэмж хэлэхэд оюу толгойн гэрээ ашиглалтын 6 дахь жилдээ баяжуулах үйлдвэрийн 2 дахь өргөтгөлийг хийж хүчин чадлын жилдээ 58 сая тонн, хоногт 150 мянган тонн хөдөр боловсруулах хүчин чадалтай болгоно гэж ингэж одоо анхны тээзүүд туссан байгаа. За энэ тээзүүд тусснаар болвол
Энэ яг баталгаатай албан ёсны засгийн газрын гарын үсэг зурсан их хурлаар сонссон энэ тезүүд баталгаажснаар болвол ерөөсөө бид нар энэ одоо хөдөр боловсруулах хэмжээ бараг 2 дахин ихсэх хэмжээнд хүрсэн. Одоо эннийхээ босгон дээр ирсэн байх ёстой. Гэтэл нэмж ингэж санхүүжилт авж байгаа нь энд ямар нэгэн санхүүгийн улс төрийн санхүүгийн холилдсон юм механизм байна. Ийм махинац явж байна гэж ингэж харж байгаа юм. Хоёрдугаарт засгийн газраас уул уурхай яамны хөрөнгө оруулалт санхүүгийн элтсийн дарга Инх Баяр гэдэг хүнээр толгойлуулсан хүнлэнгийн шинжээчдийн ажлын хэсэг гарч энэ одоо тезүүгийн тодтголд дүгнэлт өгч байгаа. Энэ ажлын хэсэг 5 сарын 20 гэхэд ажлаа дуусгах юм байна. Энэ ажлын хэсэг нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай юугүй юу, өмнөх хөрөнгө оруулалт ямар үр ашигтай явсан гэдгийг тодруулж дуусаагүй дүгнэлтээ гаргаагүй байхад ерөнхий сайд ийм мэдэгдэл хийж засгийн газар гарын үсэг зурж байгаа нь бол хууль зөрчсөн бас алдаатай зүйлээ гэж ингэж үзэж байгаа. Ер нь бол эднэр гадныхантай эвлэрээд эвлэрлийн гэрээ байгуулад монголчуудыг та биднийг өрөнд оруулж болдгийм байна. Энэ дэлхийд гайхагдсан том ордоос монголчууд ашгаа хүртэх ойрын жилүүдэд найдвар байхгүй боллоо. Лав ойрын 10 20 жилд байхгүй боллоо. Магадгүй 20 30 түүнээс цаашаач байхгүй боллоо. Тэгэхээр бид бол ийм хүмүүстэй эвлэрэхгүй. Эдийн засгийн өндөр хөгжилтэй, хамгийн их баялагтай, хамгийн цөөхөн хүн амтай, хамгийн ядуу улс, хамгийн өндөр тоог одоо цаасан дээр тавьж харуулж болдог ийм улс байхыг бид хүсэхгүй байна. Тэд нар гадныхантай эвлэрч болдгийм байна. Бид бол ийм хүмүүстэй эвлэрэхгүй гэдгээ бас хатуулъя.